Монголын толгой авилагчдын хэрэг ийхүү илэрч хэлж байна. Монголын прокурор биш, Швейцарын прокурорын газраас Сангаживын баяр зогт нь Rio Tinto компаниас 10 сая 100 мянган доллартай тэнцэх авилга буюу 8 сая 200 мянган евро авсныг баталжээ. Энэ мэдээг дэлхийд нэртэй Reuters агентлаг мэдээлсэн байна. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан Санжийн баяр хэмээх итгээд ердөө өчигдөрхөн л миний хийсэн гэрээ бол хамгийн мундаг гэрээ. Түүгээр л монголчууд амиа тийжээж байгаа юм гэх бааны яриалцлага өгсөн нь халуунаараа байгаа. Тийм ээ. Үнэхээр мундаг гэрээ байна. Тийм мундаг гэрээ хийснийхээ төлөөч үнэхээр мундаг урамшуулал авцгаажээ. Гэрээ гардан боловсруулж гар хөлийн үсгээ зурцгаасан 3 хүн бий. Тухайн үед ерөнхий сайд байсан Санжийн баяр, сангийн сайд байсан Сангаживын баяр зөвхөн нарын оролцоотойгоор Монгол Ардын нам Арс намын авилгаж гишүүдийн дэмжлэгтэйгээр оюу толгой Канадуудад худалдах гэрээ баталгаажсан билээ. Тухайн үеийн улсын хурлын гишүүдэд тус бүрдэн 1 сая доллар тарах орлого явагдсан тухайж улсын хурлын гишүүн асан Цэндийн шинэ баяр нэгэнтээ мэдэгдэж байсан. Манан бүлэглэл ингэж сал харахгүйгээр хоорондоо гинжлэгдсэн. Уг гэрээ 5 хүний халуун ам бүлээнсээр баталгаажсан юм. 2008 оны 7 дугаар сарын 1-нд Санжийн баярыг засгийн эрх барьж байх үед цагдаа нар элэгнэгт монголчууд руугаа гал нээж 5 хүнийг буудан алсан ба шархацсан гэмтсэн хүмүүс хэд үрхийг бүүмэд. Чухмал элэгнэгт монголчуудаа буудан алж зүрхийг нь өхүүлэн байж хамтарсан засаг байгуулсан авилагчид оюу толгойг дээрэмдэх гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд түүнийхээ төлөө сая долларын авилга авсан байх нь. Монголчууд бид үүнийг гадарлаж байсан. Гагцхүү нотолгоо болох баримт олдохгүй байсан юм. Авилгад идэвхсэн Монголын хууль тэднийг хаацаалж байсан хэдий ч шудраг хуультай орны прокурорын газар ийхүү нотол илхий даяар цацлаа. Швейцарын прокурорын газар мөнгөний их үүсвэрийг тодорхойлохдоо баяр цогтыг сангийн сайд байх үед буюу 2009 онд оюу толгойн ЗИС алтны уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын засгийн газар Rio Tinto-той байгуулсан. Энэ үеэр Сангаживын баяр цогт хувийн ашиг сонирхлоороо Монгол улсад ашиггүй гэрээ байгуулсан байж болзошгүй. Баяр цогт гарын үсэг зурсан энэхүү гэрээ нь Монголын талд хохиролтой байх шинж тэмдгүүд ажиглагдж байна. Энэхүү хэрэг дээр ажиллахыг Швейцарын дээд шүүх дэмжиж байгаа хэмээжээ. За одоо бид ойлголоо. Санжийн баярын уран гой үгнүүд бол зүгээр л тарих угааж арьсан хамгаалах гэсэн оролдлого. Миний байгуулсан гэрээ бол гайхамшигтай гэрээ. Миний ачаар л оюу толгой өнөөдөр Монгол улсын хамгийн том татвар төлөгч болсон гэх боловч оюу толгойн уурхаар Эрдэнтээсээ 7 дахин их нөөцтэй. Агуулмжаарач 2-3 дахин их гэдэг тухай. Түүнээс гадна Швейцарын прокурорын газраас мэдээлж буй алтны уурхайн талаар ам ангаасангүй. Ахин тодтоггүй. Олон улсын зах зээл дээр Монголын говьд орших оюу толгойн орд газар нь ЗИС алтны уурхай хэмээн нэрлэгддэг юм байна. Урд хэлээр гадагшаа гаргахдаа тусгай замаар ямар ч хяналт шалгалтгүйгээр гарч оддог хэлийн цаана гарамгч нь монгол жолооч нарыг хөөн буулгаж цааш нь хятад жолооч нар авч оддог том шуудаатай нууцлаг баяжмнуудын учир ийхүү тайлагдаж байна. ЗИС-ийн баяжмал гэх нэрийдлэр алт мөнгө, мөн дүүнчлэн молибден өөр бусад элементүүдэж гардаг байх нь. Ийм л учраас тийхүү асар хүчтэй нууцлал үгүй цуваа өдөр бүр цаг тутам хил даван оддог ажээ. Одоо тэгвэл яах вэ? Гэрээг баталсан сангийн сайд нь Rio Tinto-гоос авилга авсан тогтоогдож эхэлж байна. Мэдээж толгойлон оролцсон Санжийн баярт бол 10 байтугай сая доллар ногдсон байж таарнаа да. Америкт байдаг түүний олон хаусууд ингэж л боссон байх нь. Логкор нь бодоод үзвэл нэг хаус нь сая доллароос дээш үнэтэй гэж үзвэл түүний ашиглалтын зардал буюу уус тог цахилгаан гэж тоймгүй өндөр төлбөр гарнаа да. Наад зах нь. За тэгээд тавилга хэрэгсэл зарц үүслэгчтэй гэж бодвол явж өгнө. Идэж ууж зугаалж нарих хэрэгтэй. Түүнээс гадна 60 гарсан баярын 30 гарантай залуу ихнэр түүний насыг шохоороход хайр сэтгэлээр суужчихсан гэвэл үлгэр болно. Түүнийгээ зугаалцуулахад бас нэлээд мөнгө шаардагдана да. Дан ганц элчин сайдын цалингаар энэ бүхнийг төлж дийлэх үү. Тэгээд бас ганц биш 7-гийн 7 хаус шүү дээ. Дээр нь тэр тансаг хэрэглээтэй октод нь хуучин ихнэр хадам гэд явж өгнө. Америкт тансаг амьдрахад маш их мөнгө хэрэгтэй. Маш их мөнгө. За ийм л байна цааш нь төсөөлөд бодоорой. Үүнээс гадна оюу толгой бол гүний усыг сүйд хийж уурхай. Тухайд байгаль орчны сайд байсан Лүмэдийн ганц үг бас оюу толгойн гэрээнд байгаль орчны үнэлгээ ус хөрсний ашиглалтын шаардлагуудыг боловсруулахад оролцсон л байж таараа. Нүүрсний хэрэгээр яллагдсан манерд шүүхээс 2.5 тэрбум төгрөгийг төлөвлөх шийдвэр гаргасан. Гэвч тэр бээр ядах юмгүй төлчихсөн зэрэгээс нарахад хувь зулгаасан байх магадлал маш өндөр. За ийхүү 5 монгол хүний халуун амийг тасалж цусаар бичигдсэн гэрээний гуйл цухууж байна. Санжийн баярын бахархалт гэрээ. Сангаживын баяр зөгтийн 20 мянган хувьсгчийн зис цухуйлаа. Одоо оюу толгойн дээрмийн гэрээг олон улсын шүүгүүд өгч дахин хэлэлцээний ширээний ард суух цаг нь болжээ. Дэлхийд зис болоод алтны уурхай хэмээн нэрлэгдэж буй оюу толгойн ард газрынхаа үнэн зөв нөөц гэрээний ил тод байдлыг бүх нийтээрээ шаардцгаая. Алтан дээр сандаасан 3 сая ядуучууд бид их нутгийн хөрсөн дор байгаа эрдэнсийг мэд хэрэгтэй. Монгол улсын үндсэн хуулийн заасан газрын хэвлийн баялаг ард түмний өмч байна гэсэн заалтыг хэрэгжүүлэхийг Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд, Монгол улсын засгийн газар, Монгол улсын их хурлаас шаардцгаая.